Ер нь одоо энэ жилийн байдлаар бол Давхуул аймгийн хэмжээнд 4969 хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. За үүний бол 510 нь бол одоо хүүхэд байна гэсэн юм төв мэдээ тий. За тэгээд манай төв бол үйл ажиллагаа явуулснаас хойш хүмүүс маань бол нэлээд сайн мэддэг болж байна. Ялангуяа үйлчлүүлэгчдийн 70% нь бол хүүхдүүд байна. За тэгээд эцэг эхчүүд маань асран хамгаалагчид маань хүүхдүүдэд илүү анхаарал тавьж байна. Ирж одоо үйлчлүүлж байна. За мөн манайд бол боловсролын үйл ажиллагаа явуулдаг одоо мэргэжлийн бас багшийн оронтой байдаг. За энэ маань бол 0-6 наснд нь хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, за илрүүлснээрээ өшөө цаашид хөгжөхөд нь одоо дэмжлэг үзүүлэх гэсэн ийм зорилготой хөгжлийн хоцрогдлыг одоо нөхөж өгөх ийм одоо зорилгоор бол үйл ажиллагаа эрхэлдэг. За боловсролын үйлчилгээ гэсэн үг тий. За зөвхөн одоо төвийнхөө энэ багш дээр суурлаад явуулахаас гадна бол насан туршийн боловсролын төв болон бусад одоо аймгийн боловсролын газартай одоо хамтарч ажиллах ийм хүсэлт илэрхийлээд уялдаа холбоотой ажиллаж байгаа. За манай төвийн бас нэг гол үйл ажиллагаа бол сэргээн засах тусламж үйлчилгээ байдаг. Энэ маань бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн маань хөдөлмөр засал, хэл заслын үйл ажиллагаа, за сэтгэл зүйчийн одоо зөвлөгөө тийм ээ гэсэн ийм одоо үндсэн чиглэлийн үйл ажиллагаанууд байна. За манайд хүүхдийн болон насан туршидтын нийгмийн ажилтнууд ажиллаж байна. За энэ чиглэлдээ бас нөгөө ерөнхий эмч маань ажиллаж бас ингэж чиглүүлж идэг ийм одоо сэргээн засгийн тусламжийг бол нэлээд цогц байдлаар үзүүлээд өнөөдрийн байдлаар 507 хүн шинээр одоо энэ жилдээ тийм манайх чи үйл ажиллагаагаа сая 2 сараас эхэлсэн гэхдээ чинь 8 сарын хугацаанд 507 хүн 3878 удаагийн үйл ажиллагаа одоо үйлчилгээнд бол хамрагдсан байна. За мөн одоо манай авч явах бас нэг чухал үйл ажиллагаа бол сургалт байдаг. За сургалтанд бол бид нар төрийн болон төрийн бас байгууллагатай хамтарч ажиллаад 900 одоо 47 хүнийг бол өнөөдрийн байдлаар одоо сургалтын үйл ажиллагаанд хамруулад байна. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүний ард байж байгаа арга гэрийнхний асран хамгаалагчдын сэтгэл зүй гэдэг бол хамгийн одоо нэн төрөнд авч ярих болцсон ийм сэдв байгааг бид нар одоо үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш бол ойлгож мэдэрч байгаа. За тэгээд асран хамгаалагчдын дунд бол нөлөөллийн болон одоо бүлгийн сургалтууд бүлгийн одоо сэтгэл заслын үйл ажиллагаа за тэгээд дэмжих бүлэг сайн дурынхны үйл ажиллагааг бол бас нэлээд сайн одоо татан авч одоо тий хамтран энэ үйл ажиллагааг бид одоо асран хамгаалагчдын сэтгэл зүйд нөлөөлж ажиллая гэдгийг бол бас эхлүүлээд энэ ажлаа хийгээд явж байна. За дээр нь бид бас гэрийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Гэрийн үйлчилгээнд бол сая хавраас явж эхэлсэн энэ үйлчилгээнд маань сэтгэл зүйч багт орж явдаг. Нийгмийн ажилтан тухайн нөгөө ситуацаас хамаарат сэтгэл зүйч явах уу, нийгмийн ажилтан явах уу, эмч явах уу тий. Энэ хүмүүс маань бол анхан шатны зөвлөгөө, үйлчилгээ, одоо сургалт, мэдээлэл тэр хүнтэй одоо яриа өрнүүлэх сэтгэл санааг нь хуваалцахаас ахуулаад ийм одоо үйлчилгээг бол бид явуулж байгаа. За тэгээ гэрийн үйлчилгээнд маань бас сэтгэл зүйч ороод явж байгаа. Ингэснээр бид хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст одоо урам зориг өгөх за ийм төв байдаг. Бидрийг гээд ингээд зориод манай баг дээр хүртэл ирж гин те. Манай гэрээр ирж гин. Би бас одоо ингээд үйлчлүүлэх төвтэй сургалт авах боломжтой. Одоо сэргээн засах тусламжийг авах боломжтой. Ийм төвтэй болсон байна гэдгээ илүү сайн мэдэж урам зориг авахтай гэсэн үднээс эдгээр ажлуудыг бас төлөвлөд хэрэгжүүлээд явж байна.